Эрүүлбэд саруулах оршноо гэдэг нийгмийн хөгжлийг дэмжигч соёл хөгжлөөс үргэлж хамтдаа байдаг өдөрч та бүхэндээ зориулан эрүүл мэндийн шинэхэн нэвтрүүлгийг эмнэлэг амгаас эхлээд өдөрч та бүхэндээ хүргэж аваалаа. За тэгвэл хамгийн эхний дугаартаа NCT компани эрүүл мэндийн зөвлөх томлогч байгаа урьж оруулж байгаамаа. За танд өдрийн мэндийг хүргэе. Өдрөмжлөө. За баярлалаа. За тэгэхээр NCT компанийнхаа үйл ажиллагааны талаар, бүтээгдэхүүнийн талаар ерөнхий мэдээлэл өгөгчд маань өгөөч гэдэг өнөөдөр бас урилгын маань хүлээн аваад ирсэн танд маш их баярлалаа. За манай компани болохоор Америк нэгдсэн улсын 110 жилийн түүхтэй компани байгаа. 1903 онд үүсгэн байгуулагдсан. Анх энэ сангийн шүлжээ одоо үүсгэн байгуулагдсан. 1950 онд болохоор 25 мянган сангийн сүлжээ одоо артикл нээжсэн. 2001 онд Рексал энерги гэж хоёр компани нэгдэж NCT компани бас нэгдлээ. Энэ компани маань ямар учиртай гэхээр ерөөсөө эрүүл мэндийн шууд худалдааны байгууллага гэж ойлгож байна. Монгол орж ирээд 12 оны 11 сард анх орж ирсэн. Гэхдээ 12 оны 13 оны 5 сараас альтвисны үйл ажиллагаа эхлүүлсэн. За өнөөдрийн байдлаар компани маань ямар үйл ажиллагаа болж байгаа ерөөсөө дөрөв хүндэтгэл бохирдол анхаарч юу гэдэг бэ? Цэцэрлэг хийж юу гэдэг бэ? Эрүүл мэндийн гол чухал үйл ажиллагаа эндээс эхлэх юм гэдгийг одоо мэдээлж ойлгуулж эхэлж байгаа. Ер нь эрүүлж хөтөлбөр явагдаж байгаа. Ер нь одоо энэ Монголд одоо энэ бүтээгдэхүүнүүд domestic биологийн бүтээгдэхүүнүүд зөндөө орж ирж байгаа. Гэхдээ компани албасаар орж ирж байгаа анхны бүтээгдэхүүнтэй компани орж байгаа. Одоо 9 сард Америк нэгдсэн улсаас одоо NCT компани Монгол албасаар орж ирж байгаа гурвтайгаа эрүүл мэндийн яамнаас судралт наад зах хэмжээний зөвшөөрлөг авсан. 9 сарын 13-нд одоо албасны нийлтэй Монголд эхлэх гэж байгаа компани байгаамаа. За тэгэхээр NCT компани бүтээгдэхүүний тухайд гэх юм бол бас яг өөр дээрээ хэрэглээд үр дүнг мэдэрсэн үзэгчд маань гэсэн яг одоо нэвтрүүлэг өмнө хүлээн аваад сууж байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр та бас эрүүл мэндийн зөвлөлийн хувьд тийм ээ ерөн бүтээгдэхүүний үр дүнгийн талаар ярил. За манай бүтээгдэхүүн болоод ер нь зөв байшин оронжин гаралтай бүтээгдэхүүн одоо дэлхийн дээр кошолод лаборатори одоо үнэлгээтэй мөн одоо дэлхийн Америкийн инженерийн улаан нам ширээний CDR гэдэг энэ улаан намд одоо 12 бүтээгдэхүүн багсан гэдэг. За энэ намд орсон бүтээгдэхүүн гэдэг бол дэлхийн инженерийн ширээн дээрээс шууд үлдэгчээр олгогддог. Одоо чанар аюулгүй байдал одоо 100% орлон гаралтай дээр батлагдсан бүтээгдэхүүнүүд энэ намд орж ирдэг. Үүгээр давуу талтай байгаа. Одоо батлагдсан баталгаатай бүтээгдэхүүн гэж ойлгож байна. За тэр үндсэн манай одоо гол суур бүтээгдэхүүний маань суур юу гэхээр одоо тэжээр старт уу одоо таны эрүүл мэндийн дэвсгэрийн асуудалтай одоо бүдүүн цэцэрлэг цас цэцэрлэг бүтээгдэхүүн байгаа. Тэр нь одоо энэ тэжээр старт бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн ямар учиртай вэ гэхээр одоо таны биед байгаа илүүдэх түвнийг одоо 100% өдөрт 4-5 удаа 100% таслуулж өгнө. Дээрээс нь одоо цасан чинь байгаа шинжлэх агуултаа буюу нийт үрэлсэн одоо шинжлэх одоо 100% таслах үйлчилгээтэй. За энэ ямар учиртай юм бэ гэхээр эрүүл хүн бол өдөрт 2-3 удаа хүндэрч явах хэрэгтэй юм байна. Гэтэл бид өдөрт 1 удаа хүндэрдэг. Ширээгээ олоод одоо хэвэн гэдэг ойлгоцсон яваад байдаг. Гэтэл одоо цаана үлдээд байгаа хоёр яад бүхэр бидний биеийн 36 оны халуунд одоо ялцрал явагдаад одоо ингээ хортхий ялгарч байна. За эндээс яг бүхэр хүний цус өхөрчж байна. Дээрс нь одоо бидний биед байгаа шингэчүүд одоо 35% төрлийн хор ялгар болж байна. Тэгээ энэ хоёр хороос одоо цус өхөртэй хүний цус одоо бүх их нэгтгэж идэг. Ингээд бохирдсан цусад төрж байгаа зэрэгтэй яг бүхэр дотор сувчилж эхэлдэг. Одоо суур гол одоо энэ цэвэрлэг л анхаас эхлүүлэх ёстой. Цэвэрлэгийн эхлэх дараагийн бүтээгдэхүүн өгдөг. 5 үндсэн цэвэрлэгтэй. За одоо энэ хар харьцагчдад дандаа бүтээгдэхүүн цэвэрлэгээ. За энэ болохоор супервизэн гэдэг манай инженер мэддэг колорчлоод энэ болохоор цэвэрлэн одоо цусыг одоо улаан цагаан эсийн төвшөнд балансыг өөрчилдөг. Тэгээд тохиолдлого хордлогыг тайлбарна. Дээр нь одоо бүр дасны цэвэрлэгээ гэдэг нь STP гэдэг. Шээс бүлгэн бүр дасны сувгийн өрсөл одоо цэвэрлэг одоо нэсээ хийж өгдөг. Үндсэн
5 зөвлөлийн одоо 3 дахь зөвлөгөө маань 4 дахь зөвлөгөө маань red clover буюу илгийг томлогын төвшин цэвэрлэж байгаа. Илэг гэдэг чинь томлогын хамгийн том болчих байгаа тийм үү? Тэгэхээр томлогын төвшин цэвэрлж өгдөг жилд нэг удаа хэрэглэдэг. Ингээд тавтан болохоор омега тийм энэ зөвшөөрсөн зөвлөгөө. Гадар бол өмнө байдаг байна. Гэхдээ манай энэ болохоор цусны хааны холцлог 100% жилж өгөх одоо тааштай. Үндсэн энэ таван зөвлөгөөг хэлэхэд хүн болоод ер нь бодис хэлцээний гажуудын төсөвдөж дотоод хор холцлон тайлбарж бүгд махардлыг шимжлээс олж дөрөвлөх хүнтэй сүрэ бий болгож дээрээс нь одоо ингээд хор тавдар эдгэртэй одоо дэмжлэн сангаар юм орчуулсан ном гарсан байна. За энэ номон дээр ямар ч зүйл одоо 100 төрлийн одоо хор тавдарт одоо 100 хамтартай хүнд одоо судалгаа хийсэн бодит үдэнгийн ном байна. За тэгээд хамтран юунаас үүсдэг гэдэг тодорхойлоод гаргаж ирсэн. Тэгэхээр энэ хамтрын үндэс зүйл юу байсан гэхээр дандаа шимэгчээс үүдэлтэй юм байна. Энэ бүх төрлийн хамтрууд бүх төрлийн хамтран шимэгчээс үүдэлтэй гэдэг одоо энэ ном дээр натаа гаргаж ирсэн байна. Тэгээд бүх төрлийн хор тавдар идэвхтэй гэж яаж идэх вэ гэхээр өөрсдөө гол үндсэн шимэгчийг босдож өгсөн дөрөв өсөө хамтрын стокс юм байна. Хамтрын өсөлт байхгүй болт юм байна. Одоо чинь өргөдлөл пропагандын шиг манайх яриад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо сэтгүүлч юм шиг гэдэг тийм үү? Энэ юу гэдэг нь шимэгчийн бодлоо.